Би танд морин хуур хөгжмийн үүсэл хөгжлийн талаар товч бөгөөд тодорхой танилцуулъя. Морин хуур нь үн удаан түүхтэй аль эрт 12-оос 13 дугаар зууны үед их эзэн богд Чингис хааны үеэс дэлгэрсэн гэж үздэг. Хөгжим судлаачдын үзэж байгаагаар морин хуур нь ихэл гэсэн утгатай ихэл хөгжмөөс гаралтай бөгөөд ихэл хуур буюу ихэл, игэл, ихэл гэх олон янзаар дуудан хэлдэг. 1962 онд Монголын соёлын яамны урилгаар зөвлөлтийн хээлийн төрлийн нэг хөгжим урлааж Дэни соригог урьж удамшилт хөгжмийн зэмсэг болох морин хуурыг ширэн сарнаас модон цартай болгож өнөөгийн бидний хэрэглэж буй модон цартай морин хуурыг бүтээлгсэн байна. Монголын нэр төвжимчин Гэжмэн нь морин хуурын сургалтыг өнөөгийн мэргэжлийн төвшөнд өргөхөд онцлог үүрэг гүйцэтгэж байжээ. 1992 онд Монгол улсын морин хуурын чуулган байгуулагдсан өдгөө 30 гаруй хүний бүрэл тундаагаар ажиллаж байна. 2002 онд Монгол улсын ерөнхийлөгч морин хураа дээдлэн дэлгэрүүлэх зарлиг гаргаж Монголын айлгэр албан байгууллага бүхэн хоймордоо морин хураа зааж дээдлэн хүндэтгэх болсон. 2003 онд ЮНЕСКО-гоос Монголын морин хуур хөгжмийг дэлхийн утга соёл, аман өвийн шилдэг дэст бүртгэн тунхаглаж батламж олгосон байдаг бөгөөд түнчлэн 2008 онд морин хуур хөгжмийг ЮНЕСКО-гийн хүндрэлтний соёлын бит бус өвийн төлөөллийн жагсаалтанд бүртгэсэн байна.